За тэгвэл ингээ баахан хайгуулын лиценз олголт явах юм байна. За энэ дээр бол томоохон мөнгөн дүнгууд гарах бах тий яригдах бах. Тэгэхээр бол мөнгөн дүнгээр одоо зарж яана л гэж ойлгогдно. Энэ мөнгөн дүнгнээс яг тухайн одоо тэр айлын үлжээ хаваржаа бэлчээр бол ойлгомжтой. Хөдөлж авч яана гэсэн ойлголтыг малчид ойлгоод байна. Энэ мөнгнөөс тэр малчид арга дэргэдэд одоо очих одоо хувь бие одоо тэр журам дээр тусгагдсан зүйл байна уу? Мөнгө олгогдох уу? Нөхөн төлбөр олгогдох уу? За бидний одоо яг саяны өөрийн чи ярьж байгаагаар тэр ашигт малтмалын тухайлын одоо шинжилсэн одоо бас хөвдрүүд яригдж байна. За энэ дэр бол тэр амнатаас бол айл өрхүүдэд олгодноо. Тэр бэлчээр нутганд одоо орж байгаа айл бас одоо хажууд нь одоо юу гэдгийг нөлөөллийн бүсд байгаа айл өрхүүд ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хууль ч юм бол гараагүй байгаа шүү дээ. Тэр хуулийг гартал энэ одоо хайгуулын лицензтэй холбоотой журамтай холбоотой юм одоо тэр ард иргэдийн одоо тэр нөлөөлөлд орж байгаа бүсд одоо За санал хэлсэн үү? Асуулт байсан уу? За 3 номерын Туван сайд хариулъя. За энэ яг өнөөдрийн байдлаар хуулиар таны ярьж байгаа асуудал бол зохицуулагдаагүй байгаа үнэ. Мэдээж энийг бас зохицуулах ёстой юу ёстой. Орон нутгаас сонгогдсон одоо улсын хурлын гишүүд бол энэ асуудлыг маш хүчтэй хөндөж тавьж байгаа. Ялангуяа энэ уул уурхайн одоо олборлолт явуулж байгаа одоо түгээмэл дийлэнх явуулж байгаа аймаг сумдуудад энэ асуудлыг маш хүчтэй тавьж байгаа. Тэгэхээр ирээдүйд гарах ашигт малтмалын батлагдах хуулийн шинжилсэн найруулга дээр бол энэ асуудал бүр тодорхой заалт болж орно. Орон нутагт нь ямар хувийн аймагт нь яахын, суманд нь яахын гэдэг энэ асуудлууд бол заагдаж орно гэдгийг хэлье. За мөн одоо энэтэй холбогдуулаад засгийн газар дээр яригдж байгаа нэг асуудал бол үндэсний баялагын сангийн тухай хууль 19 оны үндсэн хуулийн дагуу 24 онд батлагдсан. Энэ хуулийн дээр 3 одоо сан байхаар ирээдүйн сан, хоримтлын сан, хөгжлийн сан гэдэг. Энэ За Туван сайд тодруулж хариулъя. 3 номер. Энэ сангууд дээр энэ одоо уул уурхайн баялагийг олборсон амнат гэж ярьж байгаа энэ төлбөр нь тогтворжуулалтын санд ороод тэндээсээ гарч ирсэн одоо амнатын хувийн 65% нь ирээдүйн санд ороод 35% нь бол одоо хоримтлын санд ингээ орох байдлаар ингээд хуульчлагдсан байгаа. Тэгэхээр ард иргэд юу ярьж байгаа гэхээр уул уурхай ашиглаад байдаг энэ одоо ашигласны мөнгө энэ одоо ашиг үр дүн чинь бид нар дээр амьдрал дээрч нөлөөлөхгүй байна. Ялангуяа орон нутагт за бүр цаашлах юм бол энэ баялагын сангийн хуваарлт байдлаар иргэдэд дөрвтэй юм одоо наалдахгүй байна гэдэг маш их зүйл ярьж байгаа учраас засгийн газар дээр үндэсний баялагын сангийн ирээдүйн сангийн амнатын 65%-ийн тодорхой хувийг эхний төслөөрөө бол 20%-ийг орон нутгийн санд өгөхөөр одоо нөгөө хууль батлагдахаас өмнө шийдвэр гарах байдлаар ярилцагдж байгаа гэдгийг танд хэлье.